нийслэлийн онцгой комиссаас байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж, үүссэн нөхцөл байдлын талаар газар дээр нь ажиллаж, шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тухай бүр танилцуулж ажиллах. 2. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга ган төмөрт. 1-дүгээрт нь үерийн гамшигын үед Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа холбогдох байгууллагуудын харилцсан уялдаа холбоог ханган шаардлагатай зохион байгуулалтуудыг хийх. Удирдлагаар хангаж гамшигын хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах. 2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автоцам болон үерийн далан сувг ус зайлуулах шугамын цэвэрлэгээг тухай бүр тогтмол зохион байгуулж, цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах. 3. Улаанбаатар хотын автоцамын доогуур ус нэвтрүүлэх гаргалгаа, хоолойг шалгах, автоцамуудад ус нэвтрүүлэх шугам хоолой шинээр байрлуулах ажлыг зохион байгуулах. Авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал танилцуулах. За 3. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Хурандаа Чултан сүрэнд. 1. Нийслэл дүүргийн онцгой комиссийн гишүүд гамшигаас хамгаалах алба, мэрэгжлийн ангиудын гамшигын үеийн үйл ажиллагааг цаг алалгүй шуурхай зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх. 2. Үерийн хор уршгийг арилгахад гамшигаас хамгаалах алба, мэрэгжлийн ангиудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэрэгжлийн удирдлага, зохион байгуулалтаар цаг алалгүй хангаж ажиллах. 3. Мэрэгжлийн байгууллагуудын гамшигын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн байнгын бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах. 4. Нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга Содном Жамц, санхүү төрийн сангийн хилцээний дарга Ганхүү нарт. Үерийн хор уршгийг арилгах, эвдэрсэн автоцамын байгууламж, далан сувг шуудууг сэргээх, шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авахд шаардлагатай тооцоо гаргаж, нэгтгэн нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэх.